1933 оны 100 энэ одоо онон дадал гэдэг энэ Дорнод Хинтийн аймгийн онон дадал суманд нэг дотоодын хамгаалахын шин төлөөлөгч томилогдож очсон байна л да. Данзан гэд. За тэгээд очингуудаа нөхөр нутгийн нэг цэвэгжив гэж бүрээд нөхрийн хүүхэнтэй maaслаад тэгээд тэрнээсээ болж хоёр залуу хоорондоо муудалцаад тэгээд цэвэгжив нь энэ данзангийнхаа намалдгийг нэгээд авсан баг. За нэг шартаа бүрээдэл таарж л дээ. Тэгээд янгут нөгөөтг чинь худлаа загтал зохион бичүүлээд энэ одоо өөрийнхөө хэлтсийн бичээж гомживж хүнээр бичүүлсэн гэж зүйлд нь гомжив нь 1961 онд ингээд надад буу тулгаж хаад бичүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Хүмбтэй нүүрэлдүүлсэн эренсэн гэж хүн 1961 онд буцаж мэдүүлэг өгөхдөө ингээд шүн намайг манай байцаагч мандал ингээд шоронгоос аваад тэгээд шоронгийн өрөөнөөс гаргаад за чи одоо яг урд ярьсныхаа дагуу хүмбтэй нүүрэлдэнэ. Тэгээд чи одоо хэрвээ одоо ярьснаа ингээд нотлоод хэлж лүмбийн нүүрэн дээр нотлоод хэлчих юм бол чиний хэрэг дуусаа тэгээд чи ерэн суллагдана. Тэгээд энэ чи юу хэлэх ёстой гэхээр зэвж өндөр хаанд байхдаа лүмб хиндийд очиод бутсан. Тэгт нь одоо тэрнтэй уулзаад Улаанбаатартуугаа мархайн цэвийн тогтхын юмд орж нарт хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын одоо чанартай харилцаа бичгийг лүмбээр дамжуулж явуулсан гэж ингэж мэдүүлэн шүү гэд. Тэгээ өөрхөө нөгөөх нь ороод яасан. Тэгээд нэг том өрөөнд орсон чинь нэг хүн сууж исэн. Тэр нь лүмбэн байсан юм байна. Би ерөөсө огт хараагүй юм шүү дээ гэж. Самдан гэж дотоодын хамгаалахын комиссар очиж хүлээж авсан байдаг. Тэгээ маань хүлээж аваад тэгээд тэр чинь нэг баахан цус нүчэнд ойлдсон. Баахан зодуулж яргалуулсан хүн ирж байгаа шүү дээ. Тэгээ ирэхээр зэрэг маань хүн аваад хяагтад авчиад голын ирэг дээр усанд оруулаад цус нүчийг угаагаад бас нэг шүлгийж өгсөн байгаа. Өөрхөн нэг монгол хүн болохоор. Тэгэхэд хүмб тэгж ярьсан байдгийн за бич хойш нь авч яваа. За өстой нэг үнэн сайхан ялгаад өгөх юм байх гэсэн чинь тэгсэнгүй. Тэгээд ер нь бол би бол дууссан юм байна. За одоо амиа бодвол бодох боломж бол байсан. Гэхдээ одоо яаж би энэ гэмгүй олон хүмүүсийн цусаар гараа угаах вэ? Одоо нэгэн хардлагаараа дүүрсэн юм тэгээд дүүрээ даа гэж бодож ирж байна гэж ярьсан гэж. Тэр санд нь өөрөө тийм мэдүүлэг бичсэн байдаг. Сайн бацхан үйл сонсогчдоо Монголын гэгсэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За сар болгоны нэг дугаар бол түүхэн эрхмүүд, түүхэн том зүтгэлнүүдийн талаар намтар явдаг. За энэ удаад бас 20 дугаар зууны түүх ба бас намтар нь бас Монголын түүхтэй нэлээд нарийн холбоотой үйл явдалж орж байгаа. За тэгээд тухайн хүн ч бас тухайн хүний талаараас намтар явагдах нэг юм сэдв байна. За өмнөх 2 дугаар сар дээр санагч нь 32 оны бослогын талаар ирсэн. Тэгээд шинэ эргэлтийн бодлого. Тэр шинэ сэргэлтийн бодлогоос арай өөр хэлвэтэй тий. Шинэ зэрэглэл чинь одоо барьж байгаа бодлого. Шинэ эргэлтийн бодлого бол тэр үед нөгөө зүүнтнүүдийн социализмыг төрөвчлэн байгуулах бодлогоос татгалзаад тэгээд нөгөө нэг хамтрал коммун гэдгээ тараагаад тэгээ одоо бусдыг мүлжихгүй баяжигтан гэдэг лозунг дэвшүүлж гарч явуулж исэн үе л дээ. Тэрийг шинэ эргэлтийн бодлого гэж. За тэгээд энэ шинэ эргэлтийн бодлоготой холбоотой бас дахиад Оросууд бас бодлого өөрчилсөн юм шиг байна. За дахиад нэмээд нөгөө улс төрийн Монгол улсын геополитикийн орчинд бас нэлээд өөрчлөлт орж эхэлж байгаа. Тэгээд хэлмэгдүүлэлтгээд бас дараагийн том цуврал сэдвүүд өөрчлөх нь байна. Тэгээ хоёулаа өнөөдөр нөгөө намтар гэдгээр Жамбын Лүмб гэдэг хүний тухай ярих гэж. Яса одоо энэ 1933 онд Чуцгаевын комисс гээд тэр 32-ны дугаар дээр ирсэн шүү дээ. Нэг зөвлөлтийн мэргэжилтнүүд гэрж аттестатчилсан гэдэг. Тэгээ тэр Чуцгаев гэдэг хүн энэ голд нь сууж байгаа хүн. Энэ одоо зөвлөлт
Оросын бүр эрхтлүүлэгч Огчин гэд тэр халдсан хүн. Энэ Чуцкая баярыг одонгоор шагнаад манай намтрын удирдлага цуг зогсож зураг авахулсан ийм зураг байгаа юм. Энэ дээр тэр мотоциклийн нүдний шил зүүч гэсэн ганган ирч нөгөө жамбын лүмб гэдэг хүн. Тэр тий. Бас одоогийн модны залуучууд модорхолоос олон жилийн дараа шоолуулж мэдэх юм байх шүү гэж бодохоор энэ бас их үзүүштэй харуулжтай зүйл ихтэй зураг л да. Одоо жишээлбэл манай Пэлчдийн гиндэн ерөнхий сайд энэ огтны хажууд сууж байна тийм үү? Одоо энэ Чуцкая Вогтын хоёрын голд байгаа хүний ард талд нь маршал Чавлсан зогсож байна. Маршал нилээн ядарсан үеийн зураг юм шиг байна. Нарийн харах юм бол нүүр нь бүрэн барцаар нилээ барзаацсан. Энэ уужсэн үе л дээ. Гинтэн ч бас манай үнийг жахаад үзээд тэгээд уудаг иддэг гэд ингээд. Тэгээд хажууд нь одоо хамаагүй насаар ахмад амар сайхан төлөөтэй хүн харагдаж байгаа тийм. Амрын хажууд гиндэн биш дэмэд зогсож байна. Гэх мэт. Одоо тэр лүмбийн хажуу талд тэрний харталт нэг 5 шуутай малгайтай хүн биш үү? Энэ чинь дотоодын хамгаалах газрын дарга Намсрай гэдэг хүн. Энэ гиндэнгийн дэмдийн хэргийг одоо бужигнуулсан хүн байгаа юм. Гэт энэ их сонин зураг. Тэгээд энийг яг би тавьсан гэхлээр за Монголд шинэ эргэлтийн бодлого явагдаад за тэгээд нөгөө мал унар одоо нийгэмчлэгээ болоод ардын аж ахуйнуудад тарааж өгөөд за нэг малчид нэг хэсэг жоохон сэтгэл амар болоод тий. Ингээд юм аваа нэгэн бодлыг хайтайхан тал руугаа зөөлөрч эргээд зөвлөлд Оросд бол комментэр нь Монголын хэргийн явдлыг мэдхийг боловсон. Яг тэгвэл одоо комментэр нь чинь мэдсээр яваад барууны нуглаа гаргаад зүүнний нуглаа гаргаад сүүлдээ зэвсэг туслах болгоод ингээд ер нь та нар чадахгүй байна гэд. Тэгээд Монголын комисс гэж зөвлөлт Оросын коммунист большевик намын дуурайнд Монголын комисс гэж байгуулсан. Тэр комиссийг бол Уршилов ахалсан байдаг. Одоо Уршилов яагаад ахалсан? Сталинтай ойрхон болоод ахалсан юм шүү. Тэгээ ерөнхийдөө 50-аад он хүртэл бол ер нь манай хэргийг бол Уршилов мэдэж бас шийдэж явсан үе бий л дээ. Тийм ч учраас манайхан ч бас тал засаж дуу муу хүртэл гаргасан шүү дээ. Хүрэн галзан томскороо өрөөд ирдэг Уршилов хүчтэй улаан зэргүүдийг ганцаараа командалсан Уршилов ч гэж яах шиг тийм. Ийм үе одоо таарсан. 1932 30 энэ бол 33 он. За 33 онд бол Монголыг тойрсон нөхцөл байдал их өөрчлөгдөж эхэлсэн. За нэгдүгээр зөвлөлт Оросд улсад айхтар том өөрчлөлтүүд явсан. Сталины нэг хүний засаглал хүчтэй бэхжээд ер нь 28-9 оны төгсгөл хавьд бол мань хүний засаглал ганцаар засаглал бэхжсэн. Нөгөө талаас зөвлөлт улсыг ажилтгуулжүүлэх бодлого хүчтэй явагдсан. Тэгэд ирэхээр зэрэг нөгөө гадаадын мэрэгжилтнүүд олноор ирж эхэлсэн. Германтай ачиг сайн болсон германууд чинь Оросд ирж үйлдвэр барьдаг болоод Америк хөөд ирж үйлдвэр барьдаг болоод за мэдээж тэгээд тэр гадаадын мэрэгжилтэн олноор ирээд эхлэхээр тэрэн дотор бас янз бүрийн тагнуул туршуул юм ирсэн л байх л да. Тийм учраас 30-аад оны Оросын хэлмэгдэл гэдэг бол 20-ад оноос ялгаатай болж ирсэн. 20-ад онд чинь бол нөгөө Троцкигийн намын эсрэг бүлэглэл, Бухарны намын эсрэг бүлэглэл гэдэг ингэж одоо нөгөө төрлөч чи ялдаж явж байлаа шүү дээ. За яагаад гэвэл нам дотор маргаан гараад нэг нөхөр эсрэг бүлэглэлд ороод ингэсэн юм байж тэрэн дотроос буудчих ч бас нэг тийм олон биш байсан болвол 30-ад онд натах чинь Германы тагнуул, Америкийн тагнуул, Японы тагнуул, алс дорндод бол Японы тагнуул, Европын хэсэгтээ бол Германы тагнуул, Английн тагнуул гэдэг нэр хаяг зөөж одоо юу яаж эхэлсэн л дээ. Хэлмэгдүүлж эхэлсэн. За ажилтгуулжүүлэхийн тулд нөгөө бид тэр 32-ны бослогын анги дээр ярьсан шүү дээ. Тариачтаас тарийг нөхчээр булааж эхэлсэн, феодлын хөрөнгө хураасан, баячуудын хөрөнгөийг хураасан. За цагаанд нь үлдэгдлийг устгах бодлого хүчтэй явсан. Тэрийгээ дагаад лам нарыг устгах одоо бодлогоч бас хүчтэй явсан шашинтай тэмцсэн ч гэдэг юм уу. Ийм олон үйл явдал болсон. Амьдрал
муудаж эхэлсэн. Ягаад муудаж эхэлж байгаа гэхээр ерөөсөө бараа товарын илүүдлээ бошиг тэрийг аваад баруун руу зараад валют болгоод валютаараа үйлдвэрийн машин техник аваад ингээд эхэлж байгаа юм чинь. Тэгээ ирэхээр зэрэг нөгөө ягаад гэд одоо уулын социализм байгуулад идэг. Тэгээ уулын сайжрах хэрэгтэй биш үү те. Локкер бол бид нар ингээд социализмын замаар нөгөө Троцкийг дарцсан, Бухарныг дарцсан гэл ингээд тэгсэн чинь амьдрал болон муудаад идэг. Тэгээ одоо ягаад ийм болчих вэ гэд ирэхээр зэрэг Сталин шинэ томлол гаргаж байгаа. Социализм руу ойртох тусам ангийн тэнцэл хурцдана гэж. Тэгээд гадаадын дайснууд одоо улам их бидний эсрэг тэмцэлтнэ гэдэг. Тэгэхээр тэр олон Герман, Японы дагнуулч нь тайлбарлагдаж байгаа байхгүй бид нар амжилтаа явах тусам ингэж байна гэдэг. Хоёрдугаарт одоо ангийн дайснууд л ингээд социализмын амжилтанд улам орсож, улам их тэмцэж байна. Одоо тэр үед ч нөгөө 3 буудааны хууль гэдээ ярьсан шүү дээ. 3 буудаа алга болгочвол 10 жил заадаг байсан энэ төр гэдэг. Тэгээ тэр мэг чинь тэгж тайлбарлагдаж явж эхэлж байгаа байхгүй. Нөгөө талаас ч бас аргагүй шүү дээ. 33 онд юу яасан? 33 онд чиүлээ Японоч 31 онд Манжурт цэргэлэн буусан. Квантун найрам гэдэг чинь тэгэд байгуулагдаж эхэлсэн. За ингээд алс орнодод бол дайны голомт үүсч бий болж эхэлсэн. За Японы эзэнт гүрэн бол өөрийнхөө зорилгыг маш одоо ил тодор зарлан тунхагласан шүү дээ. Ерөөсөө юу байна? Одоо зөвлөлт Орос улсыг устгах нь тэгээд Коминтерний эсрэг пакт гэдэргээд олон юм хийж эхэлсэн юм уу шүү дээ. Тэгэхээр тэгээд тэрийгэ дагаад манайд бас асуудал үүсч эхэлж байгаа. Яг гэвэл Сталин бол юу яж штэ. За дайн болох нь тодорхой гэдгээ мань хүн чинь бүр 1927 онд хэлсэн штэ. Бид нэр 10 жилийн дотор 27 или 28 онд намын хурал дээр хэлсэн үгэндээ бид нар бус улсуудаас 100 жилээр хоцорж байна. Энэ зайг 10 жилийн дотор багтаж гүйж гарахгүй болвол бид нарыг сөнөөх юм байна гэж. За ингээд дайн болох нь тодорхой, дайнд бэлдэх хэрэгтэй, дайнд бэлдэхийн тулд аж үйлдвэржүүлэлт хэрэгтэй, өөрийнхөө зэвсэг техникийг үйлдвэрлэж чаддаг болох хэрэгтэй. Одоо энэ бүх юм ингээд дайн зориулаад бэлдээд явж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ зөвлөлт Орос улсад дайсан гэдгийг, дотоодын дайсан гэдгийг тодруулж байгаа. Дотоодын дайсан гэдэг бол за нэгдүгээр цагаантны үлдэгдэл. Хоёрдугаар лам нар. Гуравдугаар нам доторх эсэргүүнүүд. Тэ? За дөрөвдүгээр юунууд орон нутгийн одоо юу гэх юм удирдагчид дураараа ажиллаж байгаа зөвлөлт бот улсын бүрэлдэхүүнд байгаа мөртөө дураараа ажилладаг гэдэг юм. Ингээд тодруулаад гаргачихж байгаа. Тэ? Тэгээд 5 дугаар цэргийн дотор байгаа одоо эсэргүүнүүд хааны армийн үлдэгдлүүч гэдэг юм. Ингээд энэ хийрхэл зөвлөлтөд яваад эхлэнгүүт манай Монголын удирдлагыг шахаж эхэлсэн байна. Танайд одоо баахан тагнуул байх хэрэгтэй оолог. Манай хайгаад олдгоё. Нөгөө төрлийн нэг ганц хоёр хил давсан Япон байсан бах. Тэрнээс ч өөр нэг тийм яг энэ одоо ингээд тагнуул муу юм аа гэд одоо гаргаад ирэх хүн олддоггүй. Өөрхийн намсрагийн дэ хоёрыг Москвад очих болгонд нь л Боршелов Сталин хоёр загнадаг. Та нар ерөөсөө олигтой ажиллахгүй, та нар лам нараа устгахгүй байна. Лам нарыг ангийн хувьд устгах тухай асуудал чинь бүр 28-9 оны үеэс одоо энэ Оросын ОГПУ гэдэг байсан тэр үед особо государственное политическое управление гэж. Энэ бол одоогийн ФСБ байхгүй. Тэдний судалгаагаар бол энэ Монголд лам нар бол ерөөсөө бие даасан анги байна. Тэгээ энийг одоо устгах хэрэгтэй байна. Тэгээ дээрээс нь 32 оны бослог гарцсан. Бослогын гол хүчин лам нар байсан. Үзэл санаагийн лам нар одоо удирдсан тий. Тэгэхээр айгүй ойлгомжтой болж эхэлж байгаа. За хоёр дахь нь феодал нөгөө хөрөнгөөр алгацсан феодлууд. Эдгээр бол яг та нарын эсрэг. Ардын засгийн эсрэг явна. Энэ дотор тагнуулууд байх хэрэгтэй ол. Яг тентний эсрэг хүмүүс байсан л да ойлгомжтой. Тэгвэл тагнуул байдгүй. За ингээд тэгсэн 3 дахь цагаантны үлдэгдэл гэж байгаа.
цагаантны үлдэгдлэхээр хөрхи бүрээдүүд. Бүрээдүүд ч манай руу хэд хэдэн давлгаагаар орж ирсэн юм а гэж хоёулаа нөгөө бүрээдийн тухай дугаар дээр ярьсан санаж байна уу. Эхлээд 1915 оны 1-р дайны үеийн цэрэг татлагаар эхний давлгаа орж ирсэн. Тэр цэрэгт одоо явж фронтод байлдахгүй гэсэн санаатай болсон. Дараа нь 17 оны хувьсгалын дараа Сибирь цагаан цэргийн талд ороод баахан амт цагаан цэрэгт дадагдж байлдаад тэгээд цагаантан болцсон би чинь улаантан ирэхээр зүхтаас нөхтөөд. За 3 дугаарт нь хамтралж процесс одоо Оросд яваад мал нийгэмчлээд эхлэхээр малаа аваа зүхтаас нөхтөөд. Гэх мэтэр. За тэгээд ам нар мэдээч. Нөгөө шашныг устгаж байгаа учраас ам нар чинь Монгол руу зүхтэж орж ирнэ штэ. Ингээд ер нь бол манайд байсан бүрээдүүд бол одоо зөвлөлт Оросын нүдээр бол яавч одоо юу гэх манай талын нөхдүүд ерөөсөө биш байгаа байхгүй. Тэгээ энэ 1931 онд энэ одоо манайд байсан ОГПУ-гийн төлөөлөгчдийн хийсэн танилцуулга судалгаа хийсэн байгаа. Зөвлөл засгийн газраас газрыг нь хурааж авч үлэмж татвар ногдуулсны улмаас 1918-аас 1922 оны хооронд бүрээдийн хэд хэдэн аймагаас 4360 өрх 16,000 бүрээдүүд Монгол руу дөрвөж гарсан байна гэж. За монголчууд тэднэрт газар болгож татвараас чөлөөлөхөөр амласан. За ингээ эднэр бол Семенов Өнгөрний цэрэг зөвлөл засгийн эсрэг тэмцэж явсан цагаан гвардийн элдв этгээдүүдийн оргонлын газар болсон байна. Гадаад дахь бүрээдийн цөөхөн хүн амыг өөрсдийн зорилгоор цагаантнууд ашиглаж байна гэдэг. За тэгээ хувьсгалын эсрэг үзүүлэлтнүүд гээд Тавхаев, Тугуутов, Доржиев, Ноёнтуев, Чойжил, Шандаваев энэ бүр бахан нэрнүүд бичээстэй байна. Эднэр бол одоо эднэрийн суурьсан хушууд бол хувьсгалын эсрэг этгээдүүдийн цугларсан газар болж агын аймагтай байнга холбоотой байна гэж. Ихэнх нь агаас дөрвсөн бүрээдүүд. Энэ ерөнхийдөө дорндын бүрээдүүдийг яриад байгаа. Энэ ч цааш гааг нь ойрхон юм чи. За тэгээд Монголд дөрвсөн бүрээдүүдийн дунд зөвлөлтийн эсрэг элементүүд зөндөө байх төдийгүй бүр бүрээд гаралтай бүгд найрамдах Монгол урд улсын удирдах хэсэгт орсон хүмүүс ч байна. Жишээлбэл одоо Цэвэн Жамсрана, Цэдиш Гочицкий, Бадамжапов, Жамбалон, Сампилов гэдэг энэ одоо манай засгийн газарт албан тушаал асч исэн бүрээдүүд. Эднэрийн ч одоо цагаантан гэж юу аах вэ? Гэхдээ үндэсний үзэлтэй хүмүүс байна гэсэн үг л дээ. Тэгээ эднэр одоо ингээ зөвлөлт засгийн эсрэг одоо юу байр суурьтай байна гэж. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ бол дүгнэлт нь гэж байгаа. Өвөр Монгол бүрээдээс дөрвсөн ноёд лам нар өвөр Монголд байгаа. Бүрээдийн хошууд тэндээс гарсан цагаантны дөрвөгч нар Ар Монголын харгас лам нар. За энэ Бүрээд Монголын бүгд найрамдах улсад байгаа зөвлөлтийн эсрэг бүлэглэл энэ бүгд бол алс дорнтой нөхцөл байдал хүндрэх үед бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлт улсын эсрэг босох хүчин болж байна гэж. Тэгээд Монголын бүрээд хошуудад Монгол ардын засгаар дамжуулан цагаан гвардийн этгээдээс цэвэрлэх ажиллагаа явуулах, энэ бүрээд нарыг буцаа нүүх таатай нөхцөлийг бүрээдэд бий болгох, ингэснээр одоо бидний эсрэг ашиглаж болох энэ бүрээд хошуудын жинг багасгах арга хэмжээ авъя гэж. Энэ одоо 31 онд хийж байгаа судалгаа шүү дээ. Ингээд ерөнхийдөө онилж эхэлж байгаа байхгүй. Эдрийг одоо үндэсний хувьд юу цаантны үлдэгдэл байна, эсэргүүнүүд байна гэдэг ингээд. Тэгээд өөрхий нөгөө юунууд нь нөгөө монголчууд нь тагнуулаа болдгоо. Хайгаад болдгоо. Тэгээ одоо яа нөгөө орсууд нь загнаад идэг байгаа та нар болж чадахгүй байна. Муу ажиллаж гин гэдэг. Бүр энэ ярийн тэмдэглүүд нь бүгд байдэн штэ. Нөхөр намсраа та ер нь ажиллаа хийхгүй шүү энэ гэдэг. Загнажсэн ярийн тэмдэглүүд байдаг. Тэгээд байж исэн чинь нэг санаандгүй хэрэг гарсан баг. 1933 оны 100 энэ одоо онон дадал гэдэг энэ Дорнод Хинтийн аймгийн онон дадал суманд нэг дотоодын хамгаалахын шин төлөөлөгч томилогдож очсон байна л да. Данзан гэд. За тэгээд
очингуудаа нөхөр нутгийн нэг цэвэгжив гэж бүрээд нөхрийн хүүхэнтэй нь маслаад тэгээд тэрнээсээ болж хоёр залуу хоорондоо муудалцаад тэгээд цэвэгжив нь энэ данзангийнхаа намалдгийг нэгээд авсан баг. Тэгээд шартаа бүрээдэл таарж л дээ. Тэгээд янгут нь нөгөөтг чинь худлаа загтал зохион бичүүлээд энэ одоо өөрийнхөө хэлтсийн бичээж гомжиж хүнээр бичүүлсэн гэж зүйлд нь гомжив нь 1961 онд ингээд надад буу тулгаж аваад бичүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Тэгээд одоо сагил ус дамдангаас гэсэн хаягтай. Тэгээд одоо Монгол улсын бүх цэргийн доо хэдэв манай цагаан ба Монголын улаан хоёрын аль нь олон болох уу? Оросын төлөвлөгөө юу вэ? Монголын юу гэж үзэж байна? За тэгээд энэ бүгдийг одоо манай Японы тагнуул Миши одоо 33 оны 7 дугаар сард танай тэнд очих хүртэл энийг одоо энэ хэрэгүүдийг судлаа, цэвжив аяар ирээд буцах хэрэгтэй гэсэн тийм утгатай бичиг бичүүлээд тэгээ болоогүй тэн дээр нь цэвжив үзв энэ маш чухал өгөөд нарийн нууц асуудал тул нөхдөөд үзээд үгүй болгосваа гэж цогцсон байгаа. Тэгсэн тэрний доотлолт нь дашторч үзүүг цогцсон байгаа. Эренцийн юмд үзүүлээ энэ төр гэдэг. Тагнуулууд байна шүү дээ. Тэгээд төрийн байгууллага шиг бие биендээ зоголт ингээд тийм тагнуулж хийж ер нь юу гэдэг. Бие биенийхээ нэрийг бичээ сууж идэг тий. Тэгээд ийм хуурамч бичиг хийгээд дотоод хамгаалах газарт явуулсан байна. Тэгээ энэ одоо яаж чуудсан гэсэн хуурамч бичиг гэдэг нь ойлгомжтой ийм юм дээр одоо ийм балан юм явууллаа барилаа гэхийн оронд нөгөө дотоод хамгаалахын толгойн өвдөж сууж байгаа. Японы тагнуул яаж олъё даа гэд тэгэнгүүт нөгөөдөл чинь Японы тагнуул болчлоо гэж баярлал. Тэгэл бага амтан хинтэрөө шуугж хүрсэн байгаа юм да. Тэгээ өөрхийн нөгөө хүмүүс эвгэж өгдөг. Тэр нэг өөхний нөхрийг барьж яваад балбад цодоод хэрэг хүлээлгээд. Тэр энэ дээр байгаа сагил усаас дамдин гэж штэ тий. Тэр нь дамдин шодоо юу гэж бас агын бүрээд. Тэгээ тэр үед чинь нөгөө хил одоо харьцангуй гайгүй байсан штэ. Нөгөө хилийн хайч майч явдаггүй. Энд чинь 38 оноос явсан юм а гэж хоёлаа ярьжсэн тий. Тэгээд нөгөө евро одоо хөлөн бүрийн бүрээ хошуунд чинь бас агын бахан нөхдүүд дөрөвд очсон байж байгаа шүү дээ. Тэг ингээд хамаатан садныхаа орон чөлөөтэй явдаг. Тэр дамдин гэдэг нөхөр тэгж яваад ирээд буцаад идэг нөхөр байсан байгаа. Бодвол 8 арилжаач хийдэг байсан баг. Нэг жижиг сэж ганцхан юм хийдэг байсан юм ааш. Гэтэ энэ бол тагнуул биш. Ягаж тагнуул биш юм уу гэж би хараад байгаа. Ягаад гэвэл энэ манай тагнуулын ажиллаар очисон Мархаевыг юунд хөлөн бүрт явж байхад нь энэ дамданд харалдаад Японоо чамайг мэдчихэд барих гэж чинь чи зүхтаа гэж зүхтаалгасан байдаг. Тэр Мархаев гэдэг нь Улаанбаатар хотын үйлдвэрчний хэвлэлийн даргач байлоо да. Тийм хүн. Тэгээд эн чинь бас юу хинтийн бүлгийн 174 гээд цэвэгживийн толгойлсон тагнуулын бүлэг гэж ихэнх нь бүрээдүүд. За тэгээд дорнодын бүлгийн Норон Үрэнцэнгийн 100 хүн гэж гаргаад ирсэн байгаа. Энэ Норон Үрэнцэн гэдэг нь өөрхөн Энтэй аймгийн намаа хоронд ажиллаж байгаад тэгээд цэвэгжив чинь нөгөө ихмрээ булаалгачаад санаагаар унаад цэрэгт явъя гээд тэгээд аймгийн төв ороод цэрэгт явах гэсэн чинь мань үнийг цэрэгт аваагүй баг. Тэгээд аваагүй тэгэхээр нь мань хүн энэ Норон Үрэнцэн рүү ороод би ингээд цэрэгт явах гэсэн чинь намайг авахгүй байна. Тэгэхээр нээ харлаа чи одоо сая л хүмбд арга ирээ явсан л хүмбд аргыг байхад орж ирэхгүй дээ. Тэгсэн бол наадах чи шийдэхгүй юу гэдэг. Өөрхөө тэр хүн нөгөө туслахснаатай тэгээ хилцсэн. Тэгэнгүүтээ амсаатан болоод тэгээд энэ Нор Үрэнцэнгийн чинь балбан чинь нөдөж жагаад дорнодын бүлгийн 100 гэж тусдаа 100 нэр гаргуулад тэгээд хүмб идэхгүй энд ирээ холбогдчихж байгаа байхгүй. 32 оны бослого тэгээд шинэ эргэлтийн бодлого гээд маш богино хугацаанд цонх нэгдээд монголчууд нэг өөрсдөө эрхлэж амжаагүй байтал хойноос Оросууд хөл гараа дахиад удахгүй шууд өрөөд эхэлсэн байна гэж харж хоёрд нь Оросуудын үнэхээр Сталины үед үнэхээр японочдоос айх үнэхээр тийм их нөлөөлөл японочдод хийж исэн хэрэг үү? Ер нь японочдын Монголд хэрших нь юу ийсэн юм бол? Энэ үеийн түүхийг ойлгохын тулд эн чинь Герман бас эргээгүй байсан үе байхгүй. Гитлер чинь 33 онд засгийн эрхэнд гарсан шүү дээ. Яг нь фашист нам бол хүчтэй болох нь болж исэн.
Тэгтээ бол засгийн эрх бол Гитлерийн гарт ороогүй гэсэн үе. Япон бол бүр маш одоо милитарист замаар явцсан үе байхгүй. Тийм учраас тэр үед Сталин одоо Америк нэгдсэн сурвалжлагч ярьцлага өгөөд тунтаа ер нь ингээд дайны голомтууд энд гарч ийн гэд. Тэгээ хаанаас эхэлнэ гэж даваад чинь гэсэн энэ алс дорнтоос эхэлнэ. Японоос эхэлнэ гэж үзэж байна гэж Сталин хэлсэн байдаг. Тэгэхээр 1905 оны Орос Японы дайнд ялагдсандаа бол мэдээж Оросууд хэдийгээр зөвлөлд Орос байгаа ч гэсэн Оросууд ч өөрснөө шарх автсан байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг Япон ер нь ороод ирвэл алс дорнтыг таслах аюултай. За тэгээд иргэний дайны үед алс дорнт чинь Японы корпус орж ирж ийсэн тий. Атман Сивоны үед дэмжиж ийсэн. Ер нь Японы гар хөлөөл бол тэр аваар шурглаад байсан гэдгийг нөхдүүд мэдчихсэн л да. Тийм болохоор зэрэг Японд бол их хэмзэглэж хандж ийсэн юм харагдаад байна. Манайд болохоор өөрхөө манайхан чинь тэгэл нэг хүн барьж өгөх хэрэгтэй байсан юм байна. Хэрэгтэй юм байна гэдэг ойлголтоор тэгээд юу яачихсан зүгээр Хүмбэгийн хэрэгт холбогдуулсан. За яг тохиолдлын чанараар Хүмбэд хүний нэр мэдүүлгэнд гараад ирсэн юм байна тийм үү? Тэрийг холбосон улсууд нь бол тухайн үеийн намтрын удирдлага болж таардаг. Энэ Жамбыл Хүмбэ гэдэг хүн бол юу л да өөрхөнгөө хүн л дээ. Хайрхан дулааны нөлөө хүн байгаа. Тэгээ энэ бол яг одоо хувьсгалын дараа хувьсгалт карьер хийсэн одоо хүн баггүй юу? Өмнөх нөхдүүд чи бол нөгөө хувьсгалын өмнө одоо хувьсгалаа хийж карьер хийсэн хүмүүс яваад байна шүү дээ. Одоо Чавсангаас эхлээл одоо амар сайд ч бүр хаа байсан автономтын үеэс эхлээл төр зүтгэж исэн хүн байсан бол энэ бол одоо яхарг байхгүй чинь 26-7 үед үлээ наамд илсээд тэгтээ Улаанбаатарт орж ирэхдээ бол юу байсан юм бэ? Бижиг үсгтэй хүн байсан юм билээ. Нөгөө хэдийгээр бол бас харьцангуй боловсралтай хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ чинь 33 онд үлээ намын нарийн бичгийн дараагаар томилогдсон юм л дээ. 3 нарийн бичгийн дараатай болсон гэж хэлсэн шүү дээ. Тэрнийх нь нэг болсон. Тэгээ тэр үеийн хүмүүсийн дуртгалыг харахад бол Хүмбэ дараагаас бүгд их айдаг. Ягаад айдгүй гэхээр орхолоор наривчилж асуудаг. Тэ? Мэдхгүй асуулт асууж унагадаг. Тэгээ нөгөө хүмүүс юм барьж орохоос айдаг. Болж игэл тэгээд нөгөөдөл рүү н ороод жоохон боловсрал нэмгэнтэй нөхдүүдийн юунд орноос орж шийдчих гээд энэ ч нөгөө бадрах шижээ хоёр чинь намын нэр бичгийн дарга байжгаад зөнтөн гээд буруудаад хусагдсан шүү дээ. Тэрний оронд Лувсан Шаргын хоёр орж ирж байгаа байхгүй. Тэгээд би бол хардахдаа тодорхой хэмжээнд Хүмбэл тийм боловсралтай чадaltaй хүн байсан учраас ер нь бол гиндингийн орыг авчхаар хүн гарч ирсэн юм шиг байна. Тийм учраас энийг одоо хэрэгт холбогдуулаа гэдэг чиглэлийг гиндингээс өгсөн байж магадгүй. Ягаад гэвэл дотоодын хамгаалах газрын орлогч дарга байсан Гевапил Коминтерний төлөөлөгч Наацавд ярихдаа юу яасан байдгийг. Ер нь бол энэ одоо нам төрийн удирдлагыг энэ хэрэгт холбогдуулах үүргийг намсраа гинднэр өгсөн гэж ярьсан байдаг. Тэгэхээр энэ дотоодын тэмцэл те нөгөө одоо юу гэх засгийн эрхийн төлөв гэх юм уу да дотоодын тэмцэл бас энд өөрийнхөө нөлөө үзүүлсэн юм харагддаг. За тухайн үедээ дотоодыг хамгаалах газрын дотоод гин шалгалтын газрын дарга байсан Лувсан Жамбаа гэж хүний дуртгал дээр бүрэг сони юм гардаг. Намсраа дотоод хамгаалах газрын дарга намсраа байгаа шүү дээ. Намсраа Лувсан Жамбааг өрөөндөө дуудаж оруулж ирээд тэгээ одоо манай Монгол улс бол бие даасан одоо улс болох ёстой. Бүгд одоо ийм бодолтой байдаг. Аль нэгэн улсаас хараат биш. Аль нэгэн улсаас тэр тундаа зөвлөлд орс гэсэн үг шүү дээ. Хараат биш өөрийнх нь бодлоор өөрийн хэрэгтэй гэсэн улстай харилцаа тогтоох боломжтой ийм улс байх ёстой. Ийм хэрэг одоо бид нар дотроо бодож сэдэж явдаг. За тэгээд одоо зарим нэгэн одоо болчингүй улсуудын энергийг задруулсан юм гарахаар нь бид нэр тэднийг өөр хэрэгт хамсруулан устгадаг. Жишээлбэл намын нарийн бичгийн дарга Хүмбэ байна гэж ярьсан баг.
Тэгэхээр бас нөгөө нэг өнцөг нь Лүмбиг одоо тэгээд их нарийн нууц хувилдаан байжгаад тэгээд тэр хувилдааныг илрүүлэх магадaltaй юм а гэж байна. Лүмбиг тэр хэрэгт холбогдуулж золигтуулсан ч гэх юм да. Ийм зүйлч бас байсан байж болохоор байна. Хилмигдүүлэлтийг гардаж Монголд хийсэн анхны хүн гэж хэлж болох эсвэл арай өөрөөр бас авч үздэг төгчд байдаг шүү дээ. Янз янз л да хилмигдүүлэлт гэдээ ярил хоёулаа бүр бодоогоос эхэлнэ шүү дээ. Тий. Тэр ч хилмигдүүлэлт байсан. Тэгэхдээ одоо энэ үеийг шиг системтэйгэр ийм яваагүй ер нь нам доторх тэмцэл дээр бие биенээ буруутгаад одоо золигтуулж исэн үе шүү дээ. Данзан бол элбэгдэр энэ ч нэгэн гараар орсон ч гэдэг юм уу ийм зүйл явж исэн байна. Гэтэл энэ үеэс эхлээд бол бүр хэрэг зохиодог худлаа юм хийдэг одоо тэр дорж гэж байцаагч дотоод юмны байцаагчийн одоо ярьсан зүйл байдаг. Яадаг вэ гэхээр за одоо ингээ байцаагч байгаа хүн орж ирнэ шүү дээ. Тэгэхээр нэхний хуудсан дээр ноог нэрийг бичээд нас тэнд ажиллаж байсан ийм тийм өндөр биеийн өндөр ийм тийм гэд нэг хуудас дүүрэн бичдэг. Тэгээд дараагийн хуудсан дээр нь энэ бол үнэн энэ дээр бичсэн үнэн гэд гар үсэг зуруулаад авчдаг. Тэгээ нөгөө хүн чинь ингээд уншиж үзээд үнэн л байгаа юм чи зурчдаг. Тэнгүүт нь голын хуудаснууд голд нь бах юм зохиож чад голд нь оруулаад тэгээ би хэрэг болгоод үтчдэг юм байсан баг. Энэ Лүмбиг байцаасан материалыг үзэхээр биш үү? Их сонь юмнууд байдаг. Лүмбийн хэрэгт мэдүүлгүүдийн доор бичиж авах зүйлс гэж юм. Мэдүүлгүүдийн доор бичиж авах зүйлс гэдэг чинь мэдүүлэг биш шүү дээ, тий? Ийм юм бичиж оруулж ирж байгаа. Тэгээд биш үү? Тэрэн дотор нь ийм юм явж байгаа. Баруун аймгийн бослогын тухай Лүмбийн зөрүүтэй мэдүүлгийг устган засварлах гэж. Чи мэдүүлэг засварлана. Тэ? За тэгээд Японы тагнуул Мерсегийн би нөгөө баргын Мерсе штэ. Японы тагнуул болон хэрхэн ямар ажлыг явуулж байсныг бичиж оруулах гэсэн байна. Зохиогоод бичиж оруулах гэдэг штэ. Ийм юмнууд яс. Тэгээд тэр энэ асуух асуултуудын жагсаалт гэж одоо жагсаалт хийсэн байна. Тэгээд тэрэн дээр биш штэ. 1 2 3 4 гэд бид жагсаах ёстой штэ. Гэсэн А Б В гэж жагсаацсан байна. Хэрвээ одоо Монгол цагаан толгоогоор одоо худан бичгийн цагаан толгоогоор явах юм бол тэгж А Б В гэж явахгүй штэ. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр тэр асуултыг орсоор эхэлж бичээд монгол хэл рүү орчуулсан болж харагдаад байгаа байхгүй. Их ер нь бол их эргэлзээтэй зүйлсүүд их бий. Тэр байтугай нөгөө нэг юунд Илиава гэд нөгөө 32 оны бослогын дараа ирсэн гүржийн коммунист биш үү? Тэр чин гиндэнд явуулсан цахилгаан нь Лүмбийн мэдүүлэгтэй танилцлаа. Одоо тэгээд нэн дараа үүнийг нь одоо судалж ял хонрын өг гэсэн тийм цахилгаан ирсэн байна. Лүмбийн мэдүүлгийг авахаас 1 хоногийн өмнө ирсэн цахилгаан. Байцаахаас 1 хоногийн өмнө мэдүүлгийг Москвад Илиавад танилцаад дүгнэлт хийгээд тэгээд гиндэнд за одоо энийг гэж маш түргэн арга хэмжээ аваа гэж цахилгаан ирүүлчихэж байгаа. Тэгэхээр энд Оросуудын гар бол баталгаатай орсон. Тэгээд дээрээс нь түрүү хоёлаа бүрэдүүдийг гэдээсэн штэ. Тэгээ нөгөө бүрэдийн дотроос нэг нөхөр өөрхий тагнуул болоод баригдаад ирсэн. Тэр нь Лүмбигэд заагдсан. Тэр нь гиндэнд их айтайхан далим тулаад өрсөлдөгч ингэж болцоо гарсан ийм л нөхцөл байдал үүссэн юм шиг байна. Түрүүний асуултыг та нэг өөр байдлаар явуулаад дахиад Монголд Япончуудын иршгүй байсан. Дээр нь ончин богд ч юм уу эсвэл үнэхээр ламнараа дамжуулаад бас нөлөөгөө бэхжүүлээ оруулчих гэдэг сонирхол үнэхээр Япончууд байсан юм шүү. Мэдээж хэрэг байлгүй яхав энэ чинь 1931 онд Манжуурт орсон гэсэн шүү дээ. Тэгэнгүүтээ Япончууд чинь хянганы Манжуугийн засгийн газар улс гэж байгуулад, тоглоом улс байгуулад тэгээд тэрэн дотор хянганы одоо хянган муж гэд байгуулад өгсөн байгаа цэвэр монголчуудын. Тэндээс нь хятадуудыг хөөгөөд. Монголчуудын мөрөдөл биш үү? Энэ хятадуудаас нэг салгын сэкс тэрийг хөөжгөөд. Тэгээд тэр мужид нөгөө лам ноёд сайхан хуучныгаараа эрэх дарахтай, ямбтайгаа байдаг. Өөрөөр Япончууд Монгол одоо ар Монголд альтернатив харуулж байна шүү дээ. Та нар
зөвлөлт орсыг биш манайхыг дагуул ийм болно шүү гэж. За энэ лам нарын дунд бол мэдээж одоо Японтой нийлээд явчих гэсэн саналтай улсууд байсан байж таар. Яг гэвэл угаасаа лам нарыг дайсан анги гэж үзээд ангийн хувьд устгах бодлого хүчтэй явж штэ. Тийм байгаа үед бол мэдээж хин манийхаа гэж харах вэ гэж. Ванчин богдын тухай хоёлаа төрөчийн дугаар дээр ярьсан шнэ 25 онд амар сайд очиж уулзаад та Монгол залраач гэсэн чинь таатай цагт болохоор очно гэж хэлсэн гэд. Тэгээ тэрнээс бол Ванчин богд одоо Монголд ирэх юм байна гэдэг энэ яриа ороод тэгээд энд бол тагнуулын сүлжээ бол цуг идэвхтэй явсан л да тэр юу ойлгомжтой зүгээр одоо бидний тэр 30 хэдэн онд төсөөлж исэн шиг юм бол ерөөсөө байгаагүй л дээ. Бодлого нь тэр талаас явдгаараа явсан ийм зүйл. Би тэр бол үнэ. Зүгээр энүүгээр далимдуулаад тэгээд гиндэн өрсөлдөгчөө намдаж байна. Намсраа нөгөө загнуулаад байсан нэг тагнуулаа болж хоёр яс хагасж байна тий. Дээрээс нь энэ Монголд байгаа одоо Оросын дотоодыг хамгаалахын тулд бол нөгөө цагаантны үйлдвэрлэлийг устгах аятайхан боломж гарч ирж байна. Гэт ингээд их олон сонирхлууд нэг дор нэгдээд тэгээд одоо энэ хүмүүсийг баривчилж эхэлсэн байна. Тэгээд эн чинь хүмбтэй нүүрэлдүүлсэн Эренцэн гэж хүн 1961 онд буцаж мэдүүлэг өгөхдөө ингээд шүн намайг манай байцаагч мандал ингээд шоронгоос аваад тэгээд шоронгийн өрөөнөөс гаргаад за чи одоо яг урд ярьсныхаа дагуу хүмбтэй нүүрэлнэ. Тэгээд чи одоо хэрвээ одоо ярьснаа ингээд нотлоод хэлж хүмбийн нүүрэн дээр нотлоод хэлчих юм бол чиний хэрэг дуусаа тэгээд чи ерэн суллагдана. Тэгээд энэ чи юу хэлэх ёстой гэхээр зэвж өндөр хаанд байхдаа хүмб хиндэд очиод бутсан. Тэгт нь одоо тэрнтэй уулзаад Улаанбаатарт байгаа Мархан цэвийн тогтхын юмд орж нарт хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын одоо чанартай харилцаа бичгийг лүмбээр дамжуулж явуулсан гэж ингэж мэдүүлэн шүү гэд. Тэгээ өөрхөн нөгөөх нь ороод яасан. Тэгээд нэг том өрөөнд орсон чинь нэг хүн сууж байсан. Тэр нь лүмбэн байсан юм байли. Би ерөөсө огт хараагүй юм шүү дээ гэж. Анх удаа харж байгаа юм. Тэгээд за чи юу гэдэг үлээ гэдгсэн чинь би яг тэр байцаагчийн зааж өгснийг ярьсан. Тэгсэн чинь хүн би ерөөсө тийм захиа аваагүй гэж хэлсэн. Тэгээд над руу ихцэлж харсанд би өөр айгаад ингээд нүд дэлдэрж ийсэн. Тэгээд би ерөөсө мэдэхгүй шүү дээ. Ингээд худал нөөрлж ийсэн болохоор ингээд айгаад гэж. Тэгж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол зориудаар ингэж одоо хэрэг үүсгэж одоо эн чинь нийтдээ 350-60 хүн баривчилсан байдаг байхгүй энэ хэрэгэр гинтий дорнд. За сэлэнг одоо нөгөө боредод байдаг газраас тэгээд тэндээс бараг 260-70 боредод байсан. Тэгээд тэднийг за заримд нь цаазсан ял өгсөн нэлээд олны нь бол одоо цөлсөн. Гэтэ Монгол цөлнө гэж байгаа Орос руу зөвлөлт Орос руу цөлөөд аваа явчихсан. Их ял өгсөн тийм юмнууд гарсан л да. Тэнд бас Оросод бодлого хийсэн баг. Зөвлөлтийнхэн. За ингээд нэг бүрээд нөхөр энэ хэрэгээр орно штэ. Тэгээ хэрэгээр оронгот нь Монголын шүүх 10 жилийн ял өгч. Тэгээ зөвлөлт рүү цөлж. Тэгэнгүүт нь зөвлөлтөд ирэнгүүт нь зөвлөлтийн шүүхээр дахиж оруулаад нөгөө ялын 5 жил болгож. Тэгээд бүрээдэд дунд ах トゥ монголчууд маань 10 жил өглөө ачид СССР 5 жил болголоо гэдэг яриа хүртэл гарсан баг. Тэгээд түрүү нөгөө нэг ОГПУ-гийн дүгнэлтэнд бүрээд рүү буцаж ирэх таатай нөхцөл бүрдүүлэх гээд байгаа шүү дээ. Энэ вэ шүү дээ тий. Тэгээд за ер нь дахиж Монгол яваад хэрэггүй заадуулж алдаж байна. Энд ядаж нэг 5 жил өгөх юм давхана юм болгож. Их тийм хараад байхад нэг тийм юм амар юу л болж байгаа юм да. Хилмигдүүлэлт болж байгаа юм да. Тэр мэдүүлэг энэ төр нь хүн итгэх арга байхгүй. Энэ Лүмбийн тагнуулын сүлжээ гэдэг чинь бүр 1912 онд одоо байгуулагдаад богдхан удирдахжсэн. Лүмбч 12 онд өлгөн дövээс амтэн шүү дээ. Тэгээд дээр нь одоо тэр өлгөдөө хөвд урж ирээд хүрээнд ирээд богдын тагнуулын сүлжээнд ороод үгүй ерөөс хүн итгэх аргагүй. Гэхдээ одоо тэгээд
нөгөө зориг тийм байсан учраас тэгэл шууд яцсан байгаа юм да. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Төмб гэж хүн хэрэг хүлээхгүй бас нэлээд зууруулсан хойно очиж байцаагчсан баг те. Тэгээ манайны чи хойш 6 сар шахуу авч явж байцаасан. Тэгээд дараа нь хяхтар буцаасан байдгийн. Ер нь бол ялын тогтоолын Монголд гүйцэтгэх гэж байхгүй юу? Бас муухаас натаа штэ. Тэнд алахгүй штэ. Тэгээд хилээр орж ирэхдээ самдан гэж дотоодын хамгаалахын комиссар очиж хүлээж авсан байдаг. Тэгээ маань хүлээж аваад тэгээд чи нэг баахан цус нүчэнд ойлдсон. Баахан зодуулж яргалуулсан хүн ирж байгаа штэ. Тэгээ ирэхээр зэрэг маань хүн аваад хяхтад авчиад голын ирэг дээр усанд оруулаад цус нүчийг угаагаад бас нэг шүлгийж өгсөн байгаа. Өөрхөн нэг монгол хүн юм болохоор. Тэгэхэд хүмб тэгж ярьсан байдгийн за бич хойш нь авч яваа за ёстой нэг үнэн хөдөлгөөн сайхан ялгаад өгөх юм байх гэсэн чинь тэгсэнгүй. Тэгээд ер нь бол би бол дууссан юм байна. За одоо амиа бодвол бодох боломж бол байсан. Гэхдээ одоо яаж би энэ гэмгүй олон хүмүүсийн цусаар гараа угаах вэ? Одоо нэгэн хардлагаагаараа дүүрсэн юм тэгээд дүүрээ даа гэж бодож ирж байна гэж ярьсан гэж. Тэр санд нь өөрөө тийм мэдүүлэг бичсэн байдаг. Рапорт бичсэн байдаг. Тэр рапортыг уншихаар нэг юм бодогдоод орсод нэг юм санал болгосон болтой юм шиг байна. Нөхрийг чи энийг нэг мэдүүлээд гэсэн үү яасан. Чи амиа бодвол бодохоор байлаа. Даанч би гэхдээ би одоо яасан гэж тэр гэмгүй олон хүмүүсийн цусаар гараа угаах вэ гэж хэлж штэ. Тэгэхээр нөхөрч юм тулгсан бол таарад байхгүй. Магадгүй чавсангийн өмнө чавсангийн үргийг гүйцэтгүүлэх сонирхол бас байсан байж магадгүй. Надад бол жишээл би үл тэгж хараад байгаа. Энд чи одоо 34 он гэдэг чи өөрөх юм манай маршал маань бол гэцүү үе байлаа шүү дээ. Чи Малтралингийн яамны садчулөө арайч болоогүй ч байлоо. Ер нь тэгээд энэ тэнд жоохон арх уугаад явж байдаг. Бортолгой гэж нэг хүүхэнтэй нийлцсэн бөмбөр ногооны дуучин хүүхнүүдийг тойрсон. Тэгээд нэг архич нөхрөл шахуу нөхрөл явж исэн үе байхгүй. Оросууд бол мэдээж нөгөө өөрийнхөө дуулууртай удирдагчийг хайгаад байгаа шүү дээ. Өмнө нь Дамбатарч гэж нэг үг ойлгодгоо баруунтантай юм ярихаар л та нар манай Монголыг ойлгохгүй нэг маргаад байдаг. Тэрийг нь зайлуулад дуулууртай хүн тавьдсан чинь нөгөөдөл нь гэтрүүлээд бослон болгоод хайцсан. За тэгээд за энэ ерөөсө болохгүй байна гэд гиндинг тавьдсан. Манай гиндэн бас хүнд гар шүү дээ. Арих хүн Оросуудын тухай буруу зуруу юм ярин тэр чинь сүүлд нөгөө гиндэн баривчилж авчаад одоо байцаасан юм дотор та ер нь юу яадаг гэж байна. Улаан империализм гэдэг гэж байна. Намайг Кремль даваач тарих юм эмчлэх гэж байгаа ингэж ярьдаг гэж байна. Энтер гэх мэтийн одоо нөгөө орсууч нь гинdiгээ ажиудлал тагнуулаад тавьдсан. Ховживын бүгдээ сайхан бүрдгцэн яриа сууж байгаа байхгүй. Тэгэхээр яхаа гиндинг бол түр хугацаанд төвчж байгаа болохоос биш нөгөө дуулууртай хүн бол биш. Тэр дундаа хэлмэгдэл хийхгүй юм байна гэсэн бодол бас байсан болов уу гэж бодоод байна. Яг боломж гарсан дээр өрсөлдөгчөө зайлуулах дээр маань юм чинь окей гэж төлхөө зайлуулчих чинь л да. Тэрнээс биш одоо тийм өөрсдийнх нь төлөвлөсөн шиг улс орон даяар том хэлмэгдэл бол хийхгүй гэж үзэж ирсэн болов. Тэгээд хийч хүн юм бэ гэж хайж ирсэн үйл харагдаад байгаа юм. Лүмбиг тэр хүн байж магадгүй гэж үзсэн боловч нөгөөх нь би тэрийг хүлэмжшөөрөхгүйгээд зөвшөөрөөгүй юм болов уу гэж. Тийм учраас маньгүй одоо яшиг шиг хардлагаагаараа дүүрээ. Олон хүн алж хятад яах вэ гэсэн. Тийм утгатай юм хэлж байгаа байхгүй. Тийм болохоор бас их тийм сонин мэдүүлэг үйдэг тэр. Тэгээ ингээ Монголд авчирлаа. Би одоо Монголд авчираад нэг жоохон байлгаж байгаа цаазар авцсан. Алхал ногдсон юм чи. Тэр 250-д хүнээс чинь 7-гийн цаазар авах ял оноос штэ. Тэрний нэг нь лүмб байсан ойлгомжтой хэрэг. Энэ гиндэн лувсан шарав дэмэд одоо шинээр гарч ирж байгаа удирдлагууд. Тэгээд тэр дотоодын хамгаалах газрын орлогчдаар Геопил гэж хүн комментарийн төлөөлөгчд ингээд юу яасан энэ удирдлагуудыг холб гэсэн
өөргө өгсөн гэд яриадсэн штэ. Ярьсан гэдсэн штэ. Тэгээ тэр хүн амар сайдад гомдол гаргаж битсэн байгаа тэр үед. Дотоодын хамгаалах газрын хэлтсийн дараа төгс жаргалаас эхлээд нэлээд олон ажилтан одоо ингээд энэ эсэргүй хэрэгт холбогдсон тодорхойлогдсонд би их гайхаад тэгээд хэрэгтэн норуу ирсэн дахиж байцаасан гэдэг нөгөө нэг дорндын эргийг дорндын сүлжээг ахалсан дагнуулын дарга гэж байна. За тэгээд дэсэн норуу ирсэн мэдүүлэхдээ үннийг хэлвч огт болсонгүй айд сүрдэгтэй энгийн нөхдийг худлаа гүтгэн мэдүүлсэн гэж хэлсэн. За тэгээд Баян түмэнд одоо манайхан очиж манай Монгол ба Орос ажилчид мөрдөн байцаалт явуулахдаа Ялтны гарын махыг тасралтгүйлэх, багц зэвсгээр занчих, буу зэвсгээр буудан алхаар бийтгэх зэрэг нийт 10 зүйлийн хор дарга хэрглэж байсан. Ялтны мэдүүлгээр баримт болгох ёсгүй атал хэрэгтэнд ирээшүүлтийн чанар өгөхийг арга хэрглэж хүчээр албатан хилүүлэх байдалд шууд орсон байсан байна гэж. Тэгээд миний би энэ хэргийн тухай хэнд ч хэлж болохгүй нууцаар хадгалах тангарыг өргөх хэрэгтэй гэж нөхөр Чибисов намсрын нараас хэлж байсан. Боловч би ингэж хувьсгалын эсэргүү хэргийн гүтгэлэгт ороод дув дугуйд эсвэрлэн явж чадахгүй гэж бичсэн байна. Энэ Чибисов гэдэг нь дотоод юмны ахлах зөвлөх. Энэ энийг загнаждаг байсан гаргаж байгаа шүү дээ. Чавлсанг сүүлд Марс болцсон шүү. За намсрын хувьд мэдээж дотоод хамгаалахын дарга л да. Тэгээд ийм одоо арга хэрглэж ингэж энэ хүмүүсийг байцааж юу яасан зүгээр хин амар жишээлбэл догсон энэ төр бол энийг хуурамч хэрэг гэдгийг эхнээс нь мэдчихсэн баг. Тэгээд сүүлд нь эн чинь амрыг буруутгах гэдэг энэ лүмбэн хэрэгт орооцолсон хүмүүсийг суллан тавьсан гэдэг ял тулгасан шүү дээ. Ер нь бол энэ юу болсон гэхлээр эн чинь 36 оны 100 36 оны 100 чинь ардын хувьсгалын 25 жилийн болох гэж байна гээд тэгээд 25 жилийн ойгоор ялтан өршөх асуудал яригадаад тэгээд за энэ лүмбэн хэрэг бол ингээд хэтэрсэн шүү. Тэгээд нөгөө жинхэнэ хэрэгээс хамаагүй олон хүн бариад гэмгүй хүмүүсийг авчид ийдсэн. Энэ лүмбэн хэрэгт орооцолсон улсуудыг суллаа гэдэг яриа болсон юм шиг. Тэгээд ер нь арай хэтэрсэн байна. Гэмгүүнүүдийн суллын муллаа гэдэг яриа болоод тэгээд суллаж тавихтаа догсом чинь тэгэхэд юу улсын баг хурлын дарга амар чинь ерөнхий сайд болсон байхгүй. Тэгээ энэ хоёр нь шийдвэр гаргахтаа бүгдийн суллаад тавьсан. Яг энэ хоёр чинь хуурамч хэрэг гэж бодож байгаа юм шүү дээ. Дараа нь нөгөө хин нөгөө лувсан шарвч чинь намын хурал дээр шүмжлээд. Одоо ингээ бүгдийн суллаад тавьчлаа. Тэгээ энэ ч одоо нам засаг хүн гүтгсэн гэж хэлнэ шүү дээ. Тийм болохоор зэрэг одоо энэ одоо ингэх ёсгүй байсан юм а гэж. Ингэж шүмжилсэн байдаг. Ер нь бол шүүх юмны сайд Дэндев гэж хүн байсан. Тэр наадмын үеэр Чавлсангийн асарт ороод гарахтаа ер нь ерөнхий сайд амраас одоо ингээд үлдээсэн 50 ялтныг одоо суллгээд байна. Братуу шаардж байна. Тэгээд яг би өөрөө бол амар сайдад хэллээ. Юмжанов, Юмтаров, Гончиг сүрэн, Юмдорж гэсэн энэ дөрвөн хүнийг л үлдээ. Бусдыг нь яг суулж болох юм а гэд тэгсэн чинь нөгөө ер нь бол энэ хэрэг угаас хуурамч хэрэг. Тийм болохоор зэрэг одоо энийг юу суллах хэрэгтэй гэж шаардаад байна. Тэгж бас үндэслэгөө одоо суллах гэдэг чинь бол хууль зөрчил хэрэг болно шүү дээ энэ гэж ярьсан баримт байгаад байдаг. Ийм одоо болсон юм байгаа юм л да. Тэгээд дараа нь энэ хэнийг амрыг буруутгаад догсмыг чивсэн бас буруутгасан байгаа даа нар одоо бүр гэтрүүлээд бүгдийг яачдаг гэд лувсан шарвчин бүр өнгөрсөн группийн хэргийг цөмийн хилс ташаа гэж үзэх юм бол маш буруу яг хавтгайруулсан зүйл байна гэж бид нар ярьсан. Тэгсэн чи одоо ингээ бүгдийн суллаад тавьчлаа гэж. Тэгээд энэ одоо ингээд юу энэ хэргийг хилс ташаа мэт болсон гэж тогтоол гаргачихжээ. За ингэх юм бол нийт ардын дотор ийм ойлголт төрөөд ардууд манай засгийг огт итгэхгүй болно шүү дээ гэж. Тэр чинь нөгөө хэрэгтэй байсан уу, хэрэггүй байсан уу гэдэг нь чухал ш бүгдийг суллаад тавьчихлаар бид нар чи хилс хэрэгт хүмүүсийг хийсэн болчиход байна шүү дээ гэдэг ийм үндслэл гаргаж ярьсан байгаа юм л да. Тэгээ Чавлсан бас тэр хурал дээр үг хэлэхдээ үгүй амрын гэртнийг удаа ингэж бид нэр ярьсан тий.
улсын одоо 15 жилийн явуулж байна. 15 гэдэг нь тийм одоо 36 он гэдэг чинь 15 жилийн явуулж шүү дээ. 15 жилийн явуулж байна. За тэгээд одоо энийг зарим нэгийн чөлөөлье гэдэг ингэж ярьсан. Тэгсэн чинь одоо энэ амар дур мэдэн төв орон хэрэгүүлэгчдэр хилцүүлэхгүйгээр одоо ингээд шийдвэрлэжлээ. Энэ бол туйлын буруу юм болсон байна гэж. Ийм шүүмжил гаргасан байна. Тэгээ амар сайд нэлээд цугалцсан хэлсэн байна л. Ер нь амар сайд их тайван хүн байсан шүү дээ. Асуудлын голоор нь хэрдэг. Тэгсэн чинь мань хүн төр энэ дээр хэлсэн үгэндээ бол за яг одоо төв орооноос энийг буруу гэж үзэж байгаа бол одоо би ч гэсэн энэ буруу хүлээлцэх хэрэгтэй болно. Нөхөр жуулсангийн болоод энэ нөхөр л усан шарвын ярьж байгаа энэ асуудлаар бол өмнө нь бид нар ярьсан шүү дээ. Сулвя гэж ярьсан. Тэгтэл одоо та нар ингээ юм хэлэхгүй байж хагаад энэ өдөр ингээ бөксөн дүлдээ араас авах гэж ийсэн байжээ. Мань хүн хардаж штэ. Судлыг чи судлангууд нь буруу юм хэлээгээд одоо буруутгах гэж байна гэж. Уул нь одоо хэлсэнгүй биш хэлсээр ярьсаар ирсэн эргээ. Тэгээд намаас засгийг удирддаг журам байгаа юм бол та нар урдаар намын удирдахсаар сануулсан хэлэх нь яасан бэ? Хэдрэлж штэ ерөнхийсэд. Төөрөөр хэлцээг өгсөн чинь. Тэгээд нам засгийг удирддаг болж байгаа мó гэж. Тэгээд удирддаг байсан бол хэлэх нь яасан гэж. Тэ? Бас айхтар хэдрэлж байгаа. Энэ амар сайдд бол ээд дээр нь ингэж хэлэхгүй юм дээ. За тэгээд дэвэ мань хүн чинь ингээ чимээгүй өнгөрүүлчихэд өнөөдөр ингээд ялтныг судлаад олон онцны хойно хэлж байгаа нь юу юм бэ? Тэгвэл та сулхат нь хэлэх нь яасан. Тэгээд одоо хоошид ийм асуудлыг шийдэхийн өмнө сануулга өгч хойно үлдээд бөксөн цохгүй байхыг хоёр нөхрөөс гуйна гэж хэлсэн баг. Балерч шүү та хоёр л гэж хэлж штэ тий. Тэр байтугай мань хүн тэр хуралд оролцсон хүмүүсийн туртгал дотор чой улсанд хандаж ийм аймаар хүнтэй нэг дор албаа ажил эрхэлж гин гэж бодсонгүй явсан гэж үг хайсан гэж байгаа. Амар сайдаас ер нь гарахгүй их бухимдсан байгаа юм л да. Тэгээ яг тэр хурлаар бол ер нь шийдвэр нь алдаатай байж бүгдийг судлах ёсгүй байж одоо тэгээд нэгэнт одоо шийдвэр гарцсан хойно одоо тэрийг эргэж одоо яриад байх шаардлагагүй. Тэгээд буцаан баривчлах юм бол нөгөө ялтангуудын буцаан баривчлах юм бол улсын удирдагч нарын нэр алдардаг юм уу хэрэг болно. Зөвхөн тэднийг баривчлах далдуур хинжээ янз бүрийн юм их нэгдгэн далдуур хинжээ гэсэн ийм үүргийг дотоод яманд өгөөд дуусгасан баг. Гэхдээ 37 онд тэр улсууд ч бүгдийн баривчлаа буудсан л да. Зүгээр л төрдөө судлаж тавьсан. Ийм энэ бол одоо манайхан бол 37 онд их хилмигдүүлэлт эхэлсэн гэд тэгж ярих дуртай. Ер нь бол Лүмбийн эргээр эхэлсэн. Лүмбийн эргээр эхлэх байтугай эн чинь одоо сэлэнгийн дотоодыг хамгаалахын дарга байсан дамб гэж хүн байсан. Тэрийг дахиад бүрээдүүдийг бариад иргээд үүрэг өгсөн чинь нөгөөдөг чи одоо энэ эхнэр хүүхдийн л баривчилдаг хүн бол өөрөнд бүрээд үлдээгүй гэсэн мэдээ явуулаад тэгээ хувьсгалын эсрэг хүнрийг тагнуулуудыг өмөрөн амарсан гэсэн халан дунаад өөрөө баригдаад цааслуулсан байт шүү дээ. Тэгэхээр тийм одоо муухай хэрэглүүд тэр үед явсан байна л да. Нөгөө хилмигдүүлэлт гэж ойлголт. Тэгээд эхний тест шалгалт оргийн Лүмбийн эргээр зөвлөлтөд түншиж үзэж байгаа юм шүү. Тэгээ ер нь энэс хойш дахиад хэд хэдэн давлгаанууд байна. Тэгээд таны хэлж байгаа цэргийнхэн ламнар гэдэг ингээд бүрээдууд гэдэг. Тий, хоёлаа хилмигдлийг бол нөгөө ингэж юмны завсар ярихгүй гэж түрүүч нэг дугаар дээр ярьсан шүү дээ. Энийг бол тусна ярих хэрэгтэй. Ямар үзэгдэл байсан, яасан, хэн эхлүүлсэн, юу болсон гэд. Гэхдээ энэ бол Лүмбийн хэрэг бол ягараг байхгүй эхэлнэ. Яг би ягаад энэ Лүмбийг онцолж авсан бэ гэхэлэр энэ хүн бол одоо нөгөө өмнөх засагтай ямар ч холбоогүй яг ардын засгийн үед одоо тойрнож өссөн тий одоо улс төрийн карьераа хийсэн. Тэгээд тэр хүмүүсийн ярьж байгаа дурсам нуурсамж тэр юмыг харахад бол ер нь бол юу яасан хүн болоод байгаа байхгүй. Ер нь бол их зарчимч одоо шин цагийн сэхэтэн одоо феодлын үлдэгдэл биш. Үнэхээр ардын засгийн үед одоо тодорсон шин цагийн сэхэтэн байгаа байхгүй. Тэгээд тэр хүнээс энэ хилмигдлийг эхлүүлсэн харагдаад байгаа юм л да. Яг нь ер нь бол
Зөвлөлт Оросд бол энэ процесс явж исэн. Мэдээ зөвлөлт Оросд бол дахиад 37 онд бол одоо хамгийн одоо өндөр хэлмэгдлийн үе таарсан. Тэгтээ 34 онд бол бас л зөндөө олон хүн баривчилж хэлмэгдүүлж байсан шүү дээ. Ялгаатай нь өмнө нь нөгөө намын эсрэг бүлэг гэдэг хаяг зүүдэг байсан бол зөвлөлт Оросд Германы тагнуул, Японы тагнуул гэдэг хаяг зүүдэг болсон. Манайд бас одоо энэ баруун зүүнтэн гэдэг хаяг зүүдэг байсан бол бас ингээд Японы тагнуул гэдэг ийм хаяг зүүж эхэлсэн хэлмэгдүүллийн эхлэлийг ингэж тавьсаар гэж байгаа. Хоёрдугаар цагаантны үлдэгдлийг устгах нэгэд зөвлөлтөд ийм бодлого явсан гэд ярьж ирсэн манайд ч өөрхийн бүрээдүүдийг ягаа сонгоод авчиж байгаа. Ягаад цахаруудыг сонгож авахгүй, дөрвдүүдийг сонгож авахгүй. Яг л бүрээдүүд нь яг цагаантны үлдэгдэл гэдэг англиад орчиход байгаа. Нөгөө ягаад ирснийг ярьсан шүү дээ. Тэгэхээр зөвлөлтсөг таагүй ханддаг хүмүүс гэдэг нь бол тодорхой бослогын гаргахгүй ч гэсэн. Тэгээд нөгөө талаас бас нэг юм хэлэх хэрэгтэй байгаа юм. Нөгөө талд нь бас энэ Японууд өмүүлж бужигнуулж ирсэн гэсэн шүү дээ. Гэхдээ тэгээд тэрнээс гадна бас энэ нөгөө юунд манжуурт очсон цагаантны үлдэгдэл чинь бас зүгээр байгаагүй шүү дээ. Бас бужигнуулах гээд оролж ирсэн. Одоо энэ Огоповгийн одоо мэдэн дотор цагааны хурандаа Васильев гэдэг хүн Атман Семеновт хандаж Самбайсын хүрээнд өмнө гарсан, ховдод өмнө гарах оролдлого хийсэн. За ийм нөхцөлд одоо гаднаас нь жаахан түлхээд өгвөл бослог гарах аятайхан нөхцөл бүрдсэн байна. Тийм учраас Боредийн дөрвөгчдөд түшгэлж Япон Жанзолингийн санхүүгийн дэмжлэгээр 2-3 мянган хүнтэй отрядаар Самбайсын хүрээг эзэлээ энэ гэсэн санал тавьж ирсэн. Ер нь бол тэр нөхцөл байдал бол бас тэр нөгөө гадна талаас ашиглагдах хандлагч бас байсан л да. Тэгээд тэрийг одоо далимдуулж юу байсан баг. Тэгээд энэ үед ингээл одоо амар бол юу гэж байгаа шүү дээ, шашинтай дэмжих хэрэгтэй гэдгийг ойлгоод байгаа маань хүн чинь шашны тухай хууль мөөлөн дээр бол 3 буюу түүнээс дээш хүүхдтэй бол эрэгтэй хүүхдтэй бол 3 дахын сүм хийдэж шавлан суулгаж болно гэд ингээд цөөлөх гэдэг шүү дээ. Суух лам нарын тоог. Тэрнээс биш одоо Оросуудын хүссэн шиг шууд ирэл лам нарыг баривчлаад шар шувтлахын шувтлаад том толгой лам нарын бол шууд өрнгийн нураагаал цаацлаа гэд ийм хийгээгүй. Хийхийг үсэхгүй байгаад байсан. Гиндэн ч гэсэн гиндэн бол яг бай бас ер нь бол сайхан бэлэг данхай Монгол ирж шүү дээ. Чивтэр нөгөө 28 оны төрийн эргэлтийн дугаар дээр намын хурал дээр бие биенийгөө үүлцэхдээ дан бодорж гиндэнгийн юу гэж өмжилсэн тухай ярьж ирсэн шүү дээ. Чи ер нь нөхөр арих уучаад машин бариад хүндээ арчалаад тэгээд айл гэрт ороод өмд гутлаад айлын шалдлаад өөрийгөө 2 дугаар богдгээд айлын эхнэр охинтой самуурах гэдэг ингээд. Тэгэхээр бас мань хүн бол ер нь бэлэг данхай Монгол ирэх хүн бол мөн байсан байгаа юм л да. Тэгээ жоохон боловсрал муутай. Тэгтээ бас шууд босч ирээд Гуамын тодорхой хэсгийг устгах чи гэдэг бас бодлогод бол нийлэхгүй, санал нийлэхгүй яваад байгаа байхгүй. Тэгээд тэр бухимдлаа өөрхөө илэрхийлэхдээ одоо тэгээд нөгөө хүмүүс тарих уучглаараа одоо ингээд Оросууд ингэж jam намайг одоо авчиж тархины имчилгээ хийх гэж байгаа. Тэгээд илдэвдээд юм их ярьдаг. Тэгээд тэрний нөгөө Оросын тагнуулууд сайхан матан штэ. Тэгээд ингэж юу яасан байдгийг. Намсраа гэдэг хүн энэ хоёулаа урангаа хүн штэ. Гинж урангаах, намсраач урангаах нэг нутгийн хоёр юм шиг. Түл бас урангаах. Тэгээ нэг нутгийнхаа нөхрийн толгойг залгиж байгаа юм процесс болж байгаа. 33-аас тэгээд 37 оны хооронд энэ Лүмбийн эргээс хойш ингээд ирэн хэлмэгдүүлэлт зогссон нь Орос дахь үйл явцтайгаа давцчихна эсвэл манайд бас нэг арай өөр бодлогууд хийх гэж оролцсон юм уу? Гэхдээ яг энэ 32 оны бослогын дараа бол жаахан зөөлөн гараар үзэхгүй бол энэ чинь аюуллах юм байна гэдэг. Хоёрдугаар 32 оны бослогын үед Сталины бичсэн захидлын тухай дөрөв дугаар дээр хоёлаа ярьжсэн. Монгол бол Бурят бишээ, Казахстан бишээ, тэнтэйг цэрэг мэрэг оруулж хүчрхийлж болохгүй. Манай цэрэг орчих юм бол булан эзлэгч гэж харагдана гэд тэр Монголын 800 мянган хүн юу гэж харах нь бол Сталин гэсэн юм биш. Нөгөө хажууд байгаа Япон юу гэж харах нь гэсэн юм байгаа.
тий. Тэгээ Япон бидний одоо ингээ хараад тэр Монголыг ингэж хэлнэ гэдэг. Тийм имзэглэл одоо тэр хүний захидал дотор чи ингээд үзэгдээд нь шүү дээ. Тийм учраас монголчууд одоо тэгээ тэр гиндингийн бусдыг мөлжихгүй баяжи энэ бол ерөнхийдөө иргэний дайны дараа явуулсан НЭП-ийн бодлого гэж шинэ эдийн засгийн бодлогын нэг хэлбэр шүү дээ. Энэ гиндин амар хоёрыг явуулж байгаа бодлого бол. Тэгээ тэр юу одоо үзэгдэл энэ дэр харагдаад байгаа хөөх. Тийм учраас тэгвэл Японы тагнуулыг бол ламнараа устгах гэдэг юмыг бол очих болгонд нь шаардаж байгаа. Харин нэг сонирхолтой нь гиндинг очих болгонд стайлын хүлээж авч уулздаг гэсэн. Өмнө нь гиндингээс өмнөх удирдагчдыг бол тэгээд угаасаа ч нөгөө Оросын коммунист большевик нам хариуцдаггүй Коминтерны хариуцдаг байсан учраас өмнөх удирдагчид нь Москвад очихоор Коминтерны удирдлагатай уулздаг байсан байхгүй. Тэгээд дараа нь нөгөө гиндин томилогдчихлаар юу стайлын хүлээж авч уулздаг. Тэгээд уулзуулган дээр л ярьдаг юм тэр. Тэгээд эн чинь 35 онд стайлинтай уулзахад гиндин уулзсан чинь стайлин тэр ярийн тэмдэглэл нь байдаг. Энэ нөгөө манжуурын хилцээр гэж явуулсан шүү дээ. Нөгөө хил дээр бодлын хүмүүсэд хилээ тогтоох гэдэг. Тэгээ одоо тэгж байгаа. Энэ бол та ингэж хэлсэн байна. Энд чи одоо зөвлөлт Японы хоорондоо хэрэг учраас тэд нар л шийднэ гэж хэлсэн гэж. Тэгсэн чинь гиндин тэгэхээр нь үгүй бид гэж яриаггүй наа чи худлаа явуулгаа байна гэж хэлж байгаа. Тэгсэн чинь Молотов гэж байгаа. Сая ярьсан зүйлийн талаар биднэрт яв цав бүр баримт нотлоготой зүйл байна. Худлаа яриаггүй шүү гэж. Тэгээд гиндэнтэй согтуу байхдаа ямагт зөвлөлтийн эсрэг өдөө хатгсан үг ярьдаг. Та ирэхийнхээ өмнө намайг Кремлийн имлэгээр дамжуулан эрүүл мэндийн байдлаас болж Кремд удаан хугацаанд амралт эдлийг санал болгох байх гэж ярьсан. Та бид нар ийм тоглоомор тоглож болохгүй шүү дээ гэж. Тэгсэн гиндингүү одоо би ер нь тэгж яриаггүй энэ хин ингэж одоо ховж яриад байгаа. Би энд бол юу яаж юм гэж. Ер нь бол стайлын ойлгомжтой хэлж байгаа байхгүй. Гиндэнд батлан болохтой мөнгө зарахгүй байна. Тэгээд тэр байтугай дайнд ажин болох юм бол манай хэрэг биш юм. Зөвлөлт Японы хэрэг энэ хоёр л тэгээд байлттын байгаа үз гэж хэлж байна. Товчхондоо хэлэх юм бол дайсан ороод ирвэл та уруух хүн байна гэж хэлж байгаа. Ийм бол болцоож яасан. Тэгээд нөгөө ламнараа устгахгүй гэдэг яриад ингээл үргэлжлээд яваад байгаа шүү дээ. Энд чинь тэгээ явсаар гоод 37 оны хэлмэгдэл рүү очисон л доо. Гиндэн болохоор одоо ингээд хөрсөлдөгч гусгуулахлаар яг тэр механизмыг ашиглах гусчиж байгаа юм. Ламнараа болохоор тэгэхгүй ингээл за амар бол бүр одоо яахгүй тэр юмыг сонсохгүй. Уршиловч ууралж исэн байгаа шүү дээ. Амартай уулзаад одоо энэ лам амнараа одоо устгах гэсэн чинь нөгөө манайх тийм бас нөхцөл байдал өөр шүү тэгж болохгүй гэхэд тэгсэн чинь уршилов амраа хэлсэн үгийг үнтэй байлгүй. Тэр нөхцөл байдлаа мэдж байгаа шүү дээ. Би мэдэхгүй юм чинь энэ төр гэж одоо үг хайж штэ тий. Ийм юмнууд бол болж исэн л та. Тэгээд энэний одоо хамгийн анхны илэрхийлэл нь энэ лүмбэ хэрэг гэдгээр илэрч гарсан юм байна. Түрүүний таны хэлсэн нөгөө Оросуудын хувьд ялангуяа Сталины хувьд Монголд гар хөллийн сонголт дээр лүмб дөрвөн сонголтод тохироогүй байхan. За тэгээ мэдээж гинтэн ч гэсэн атаарлаад ачаа аш гаргаад болж өгөхгүй байхan. Тэгээд дараагийн хөлбөр нь чой болсон дээр тунжуулж байна. Дээр нь ч гэсэн өөрөө бас нэлийн гадуурхсан нөхцөл байдал хилмигдүүлтийг бүр гардаж хийх эсвэл Оросуудын хувьд гар хөл болох сайхан боломж өөр сонголт бараг байхгүй болсон юм шүү. Өөр сонголтууд ер нь байсан байж болох уу? Жишээ нь дэмэд ч гэдэг юм уу? Лувсан шарвч гэдэг юм уу? Дэмэд за лувсан шарвч нөгөө модердөгч болох өөгд хөнгөө хүн байсан баг. За дэмэд бол цэргийнхний дунд их нөлөөтэй хүчтэй хүн байсан. Хоёрдугаар дэмдийг бол бас Оросууд үндэсний үзэлтэй гэж хардж исэн байх. Тийм учраас энэ 37 оны хэлмэгдүүлэлт эхлэхийн өмнө дэмдийг хордуулж алсан шүү дээ. Тэр чинь нөгөө Монголын ардын армийг энэ хүн босгоно гэж үзэж байгаа байхгүй. Тийм учраас ийм үйл явдал болсон.
37 оны ихээр Сугияма гэж энэ Японы батлан амгалахын сайд байсан хүн л дээ энэ. Энэ хүн парламент дээр юу хийж байгаад мэдээлэл хийж байгаад тэгээд энэ юу яасан байдгийг та нарын Сибирийн төмөр замын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг мэдэх үү гэж одоо асуухт нь нөгөөдг чинь Оросд одоо энэ удирдгчдийнхээ эсрэг бүлэглэл байд юм аа. Тэгээд бид нэр ийм мэдээллийг тэндээс авдаг гэж. Тэгээд тэр нь очиод Токиогийн Мияко гэдэг сонинд явуулаад хэвлэгдээ хийсэн баг. Одоо жидэг тэрнээс илүү нотлохоо яаж байх юм бэ те. Манайд бас байгаль гэсэн үг шүү дээ. Оросд байгаа юм чи манайд байж л гарна шүү дээ. Гэт ингээд одоо хардлага сэрдлэг бол бүр их хүчтэй болсон юм харагдаад байгаа юм л да. Түүхч мэрэгэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Ерөн зүгээр чойволсон бол ер нь ягтай маршал бол залуу зам захта одоо ардын хувьсгалын үйл хэрэг төгссөн ардын намыг одоо үүсгэн байгуулахад оролцсон хүний нэг тэр ч бас нэг нэр хүнд нь байгаад байна шүү дээ. Нөгөөтэйгүр мань хүн чинь эхлээд бодоогийн эрэгт холбогдож нэг пагтлсан. Тэгээд дараа нь мань хүн чинь нөгөө гисэг одоо сургууль соёл гилийн зэрэг байгуулж яах гэдэг ингээд тойрч ингэж явж байгаад 24 онд Данзаг усч яад орноос нь Дамбадаржийн бүлэглэл баруунтны бүлэглэл засгийн эрхэнд гарахад мань хүн чинь нэг курсын үед ингээд ороод ирж байгаа шүү дээ. Тэгээд орж ирээ бүх зэрэг жанжин болцсон хүн шүү дээ. Тэгээд дараа нь баруунтныг хөөн зайлуулахад нөгөөдөг чинь цуг хөөн зайлуулагдчихж байгаа шүү дээ. Гэтэ яг одоо Дамбадарж эднэр шиг тийм юу хэлмэгдэл өртөөгүй. За тэгээд нэг тийм жингүүц үе явсан байхгүй зүүнтний үед бол нөгөө феодлын хөрөнгө хурах комиссын дарга болцсон яваад байгаа. Тэгээд дараа нь гиндэн бол яг мань юмны тийм мал тарилангийн яамны сайд гэж жоохон ачаал бүдэл багтайхан шиг нэг яамны сайдаар тавьчаад ингээд байлгаад исэн үе байхгүй. Тийм болохоор зэрэг Оросод бол янз янзаар яаж хагаад ерөнхийдөө чоолсон дээр сонголт нь буусан юм байна гэж харахаар байгаа. Чоолсонд бол сайн муу хоёр тал байсан гэж хэлгээд бас буруудахгүй. Сайн муу талаас нь эхлэе да тий. Мань хүн бол бас хэлмэгдлийг хийх сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн байсан байг. Ер нь бол одоо хүн хэлмэгдүүлэхэд бол одоо амар сайд бол чадахгүй шүү дээ. Жавсан бол чадах хүн байсан байхгүй. Сайн талаас нь аваад үзэх юм бол хичнээн одоо янз бүрийн алдаа оноо гуйлах хийсэн ч гэсэн энэ хүн бол тусгаар тогтнолын төлөө хатуу зогсож исэн хүн баг. Тэгэхээр зэрэг яг альва хүн чи сайн муу тал хосолдгол юм чинь. Дээрээс нь жавсанд бас нэг авах юм зөвлөлбөт улстай зөвлөлд орос улстай тогтоосон найрамдалт бол чин сэтгэлээс өмнө ч юм баггүй. Ер нь бол орсуудтай байж ижил бид нэр яана гэж заах. Тэгээд 20-30-аад оны үеийн Монголын удирдагчдэр энэ орсуудаас салаад санаа үзнэ гэсэн юу нь байхгүй шүү дээ. Орсууд маа л хардаад энэ гээд байгаа болохоос биш. Гэхдээ чаг болсон бол жинхэнэ юу та гэж. 3 дугаарт мань хүн чинь Оршиловтай ойртой тавсан. Оршиловч Монголын комиссын дарга шүү дээ. Тийм болохоор зэрэг бас чаг болсонгийн сонголт гэдэг чинь тэгж гарч ирж байгаа байхгүй. Лумбийн хэрэгээ тойроод ярьчлаа. Хүний амьдралын янз бүр одоо үр удам энэ гэсэн зүйл байхгүй. Үр удам ухсан. Байхгүй хөрхий. Биг одоо мэдгүй би л одоо дуулсангүй. Энэ хүн бол яг л сайхан увсгалын карьер хийж байгаа л тэгэл одоо хэлмэгдээд үргэлжсэн хүн. Яг энэ дээр бол энэ чинь үйлдвэрчний төв зүйлийн дарга байсан үеийн юм байна. Тэгээ энэ юмыг харахад бол бас нэг жоохон орчин цагийн юм хүм сонирхдаг. Одоо зүгээр
тэр үеийн ойлголт дээр ярихад бол модерход байгаа юм шүү дээ. Моциклийн шил зүвчээ тий. Энд одоогийнхаар бол би одоогийн залуучуудын ойлголтоор бол нэг тийм бүүмэд юу гэдгийг нэг модны жакет макет өмссөн хүн шиг л юм байгаа байхгүй. Одоо энэ Мабэсийн сайхан дулмаа байна. Одоо энэ лүмби хажуудал зогсож байгаа. Тэр үеийнхэр бол айгүй мундаг юм гоё пальто өмссөн. Дэгжин өсгөө байна тий. Одоо бол манай үеийнхэн бол малгайг хараад шоолох баг. Гэхдээ тэр үед энэ ч одоо модны малгай байхгүй. Нэг тийм царайны сайхан давь шинж бас нэг хувцаараа гоёж штэ. Лүмб бас нэг тиймэрхүү маркийн хүн харагдаад байгаа. Гэхдээ их зарчимч хүн байсан болж таарад байгаа. Энэ ч бас Боредуудтай хардагддаг нь бас учиртай. Нөгөө хил давж ирсэн Боредуудын эрх ашгийг өмгөөлж их явсан байхгүй. Энэ өөрөө үйлдвэрчдийн төв зүйлийн дарга байсан. Тэгээд нөгөө хөдөлмөрчийн ард эрх ашгийг хамгаалах хэрэгтэй шүү дээ үйлдвэрчин ч тий. Тэгээ өөрхөн ингээд нэг малгүй хэдэн бүрээд хөгдөд зүхтаад ороод ирсэн. Хил дээр малыг хураагаад авчдаг. Орсууд юу гэж мал наашнаар болох вэ? Тэгээ ингээд нэг өлсөн ядарсан амжиргаа юм өмнө байхгүй. Тэгээд нэг бахан зүдэрсэн улсууд л энэ Монголд ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэднийг одоо юутай малтай болгоо энэ тэр гэсэн тийм хөөцөлдөж явсан юм л дээ. Тэгж явсаар байгаа тэр мархан цэвэнтэй очиж холбогдоод тэгээ мархан цэвэн бас ажлыг аваад үйлдвэрчнийг аваад ингээд энэ хэрэгт холбогдох нөхцөл байдлыг бүрдүүлсэн л юм байна. За ингээд мэдээж хилмигдүүлэлт ялангуяа 37 оны хилмигдүүлэлтийн тусдаа сэдв болох байх. Дараа нь тусдаа яри тэгээд яг хоо хилмигдүүлэлт мөн биш их хилмигдүүлэлт бүр цус тэтлэг тэргээд бүр янз бүрээр нэрлэх ус төрийн тийм байр суурь байгаа. Тэрийг стол дараагийн сэдвээр ярихгүй болно өөрөө. Тэгээ хүмүүс яг зарим нь та одоо ингээд хилмигдүүлэлт гэдэг энэ чинь хилмигдүүлэлт биш тийм шүү. Тэгээд тэр хүмүүс яг одоо би улс төрийн төгмөлт өгөх гээд байгаа даа биш. Зөвхөн манай төв хүчлэгт хилмигдүүлэлт гэдэг нэрийн дор тогтоод ирсэн болохоор би хилмигдүүлэлт гэж яриад байгаа. Лүмбэ хэрэгч гэсэн хилмигдүүлэлт бодооч хилмигдүүлэлт шүү дээ. Яг зорилгууд нь өөр. Лүмбэ хэрэгч бас бодоод жоохон төсөлтэй энэ бас нэг нам доторх удирдлагын төлөөх тэмцлийн золиос уулчж байгаа гэдэг утгаараа бол. Тэгэхдээ ялгаатай нь бодооч нь бол их өөр бодолтой хүн байсан тухай бид нар ярьжсэн шүү дээ. Тэр хүн тэр хувьсгал коммунизм, социализм юу ч яахгүй. Энэ бол одоо яг шин нийгэм байгуулахын төлөө явж байгаа чин сэтгэлээс одоо итгээд энд явж байгаа 30 эдгээр настай залуу шүү дээ өөрхий. Ийм одоо үнэн сэтгэлээсээ явж байгаа хүн одоо баригдаж хилмигдэж байгаа ийм тохиолдолд энэний ур талд нь одоо юу зүүнтнүүдийн чинь хус чаягтаа тэгж буудаж бариагүй шүү дээ. Бадрахчин хусагдаад эрүүл мэндийн яамны сайд болчихж байгаа. Лаган чинь юу лөө энэ дөрөвдрүү нэг аймгийн дарга маргаарч лөө томлоод явуулчихж байгаа. Юу баригдаж буудах те. Баруунтнуудыг бол одоо Дамбатар Жаданбаатар намд Москвагийн элч сайдын яамд томлоо болчихж байгаа. Яг Оросуудын хараанд дор Хяналтанд дор цөллөгөнд явчихж байгаа гэж хэлж болно. Гэхдээ одоо мэдгүй тэр үед Улаанбаатараас Москвад очиод амьдрахад бас бүр нэг будаад алчиж байгаа хэрэгч бас биш байгаад байгаа шүү дээ тий. Гэтэл энэ одоо үеэс эхлээд бол будаж барьдаг. Өмнө нь бол одоо ингээд хоорондоо тэмцэлдээд бодлогын зөрчил болоод зарим нь комментарийг дагаж харайж явж өөрснөө хэрэгт ороод ингэжсэн бол энэ үед бол зүгээр л зохиогоол хэрэгт оруулаад будаж эхэлсэн баг. Энүүгээрээ бол Лүмбэ хэрэг гэдэг бол яг 37 оны одоо удирдгал хэсэг гэх юм уу та. Тэгээ хүмүүсийг одоо хэрэг зохиодог, тамалдаг, өөрөөр л бурууга хүлээгээд мэдүүлгээ өгсөн байвал буруутай тооцдог. Одоо тэр бүх нөгөө урьдчилсан бэлтгэл хээрийн сургуулиудыг хийж исэн юм болж байгаа байхгүй юу. Энийг би ягаад ярьж байгаа юм гэхэлэр одоо ингээд Боредуудыг хилмигдүүлсэн тухай одоо ингээд зөндөө ярьдаг штэ тий. Яагаад Боредуудыг хилмигдүүлж байгаа? Яагаад заавал Боредуудын гэдгийг би бас энэ Лүмбэ хэрэгээр дамжуулж тайлбарлахыг оролдлоо л да. Хөрхи тэр Боредуудын буруу биш. Хувь зээний эрхээр тэгээд таарцсан. Тэгээд ийм одоо хилмигдэлт явсан юм аа гэдгийг л. Тийм байна. Тийм дараагийн нэвтрүүлгээр бас дараагийн нэвтрүүлгээр босод энэ болсон үйл явдлуудын талаар ярилцгаая. Тэгээд нэвтрүүлгийн хугацаа дууссан учраас
За баярлалаа үзэгчдээ, дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm.